За ингээд өглөгчтэй өгөөж нүрээ цэвэрлж эхлүүлнэ. Ихэд бол ингээд өглөө эхэлнэ. За тэгээд ярьж байхад жоохон хоол өсөжлөө. Уучлаарай. Нөгөө өчигдөр үлдсэн байсан маскийнхаа яв тавиад. Тэгээд жоохон хоол исэн тэрийг идчихэд тэгээ аяг тавгаа угаасан байгаа. Маш сайн угаах хэрэгтэй. Ерөнхийдөө бол. Тэгээд дүүгийнхаа үсийг самнсан. Нөгөө нэг дүүгийнхаа үсийг самнах гэсэн чинь нөгөө тэр өчигдрийнхэн болтод тайлахгүй гээд. Тэгээд тайлаагүй. Тэгээд дүүгийнхаа үсний болтын ясаа. За тэгээд шалаа угаасан. Ингээд жоох эртхэн угаачаар орой мух болчдөг. Тэгтээ яг тэгээд ингээд хичээгээ хэлснээр угаасан. Жохон авгалтай шиг харагдчихлаа. Hi guys. Я одоо ньюси ади хүлэмжлийнхаа зэрлийг яах гэж байна. Болоод тийм алтартай биш тийм бүр муу нөө хэнцэл авгаа шиг болчихвол яах вэ? Юу шиг хэнцэл авгаа шиг юу хүмүүр болгонд муулалтай болчихвол яах вэ? Тэгэл миний байгаа байдлаас шалтгаална шүү дээ. Жохон ч яваас ч өөрөөс сонсох. Тэг хүмүүсээ Өөрөөс олсон гэж өгсөн. тэмтгүй. За тэгээд зэрлэгээ зулгаж дуусаад нэг юм бичлэг хийсэн. Гоё агаац магац гэж ярьж мэрсэн байдаг юм уу? Тэг маань дахиад бас 2 өндгөлцөөсөн тэрийг нь бас бичсэн байна. Би хогоо асах гээд гарсан чинь амар салхилаад тэгээд бороо тусалж исэн байхгүй юу? Тэгээд хот руу яг ингээд харсан чинь бүр амар цагаан пүүдгэр байсан. Тэрийг нь л яриад байгаа. Тэгээд яг би яриг тасалч та. Тэгээд энэний дараа энэ намайг орсон чинь бүр амар бороо орсон шууд орсон. Тэгээд ийм хоол будаа идээд тэгээд ийм хоол исэн гэхдээ яг би энэс нь жоохон ицэн бодтой навсан байгаа. За тэгээд бичлэгээ дуусгая да. Тэгээд намайг дэмжижээвэл лайк, шеэр, subscribe. Баяртай.